За бид өнөөдрийн хичээлээрээ гадаад худалдаа яагаад чухал вэ гэдгийг үзэх болно. Энэхүү сэдвийн хүрээнд олон улсын худалдаа гэж юу болох? Өмнө гадаад худалдааны бодлого гэж юу хэлдэг талаар товчхон үзэх болно. Тэгэхээр олон улсын худалдаа гэдэг нь бол улс орнуудын хооронд бараа үйлчилгээ шилжилт буй хөдөлгөөнийг хэлэх нэ. Жишээ нь Монголд үйлдвэрлэсэн ноос ноолоор бүтээгдэхүүн, эсвэл нүүрсийг, эсвэл зэсийг гадагшаа орнууд руу тээвэрлэн явах үйл явцыг экспорт хэмээн нэрлэдэг бол импорт гэдэг нь худалдаа орж ирэх үйл явцыг хэлэх нэ. Жишээ нь Монголд хятад орноос төмөс орж ирэх, мөн тухайн орноос хувцас орж ирэх гэх зэрэг үйл явц бол импортыг илэрхийлэх нэ. Гадаад худалдааны тэнцэл гэж юу хэлэх вэ гэхээр экспорт буюу гадаад худалдааны орлогоос импорт буюу гадаад худалдааны зарлагыг хасаж гарсан үр дүнг нь гадаад худалдааны тэнцэл гэж нэрлэх нэ. За экспорт импортоос давж байгаа тохиолдолд гадаад худалдаанд ашиг гарна. Экспорт импортоос доогуур байгаа тохиолдолд гадаад худалдаанд алдагдал гарч ирэх байна. За үүнийг бол гадаад худалдааны тэнцэл хэмээн нэрлэх бөгөөд дараагийн дугаарт бид гадаад худалдааны бодлого гэж юу хэлэх вэ гэхээр улс орнуудад тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг гадаад худалдааны бодлого гэж нэрлэнэ. За ерөнхийдөө бол хоёр төрлийн бодлоготой. Протекционист бодлого, чөлөөт худалдаа гэсэн бодлого байдаг. За товч өгөр илэрхийлэх юм бол протекционист бодлогот бол төр оролцож эхэлнэ. Яаж оролцох вэ гэхээр галын татварыг нэмэгдүүлнэ, квот тогтооно. За тухайн протекционист бодлогот хамаарах нэгэн оролдлого бол демпинг байна. Демпинг бол шин зах зээлд бараагаа оруулж ирэхдээ тухайн улсын ижил бараанаас доогуур үнээр борлуулах. Мөн тухайн бараа бүтээгдэхүүн танигдаж эхэлмэгц аажмаар үнэ өсгөх үйл явцыг демпинг хэмээн нэрлэдэг. За дараад нь чөлөөт худалдаа гэж юу хэлэх вэ гэхээр протекционист бодлогын урвуу хамаарал гэж ойлгож болно. Гадаад худалдаанд төр оролцохгүй. Зөвхөн эрэлт болон нийлүүлэлт буюу өрсөлдөөнийхөө хуулиар хөгжих энэ зарчмыг нэрлэдэг байна. Бид бүгд тус бүр дээр нь жишээ авъя. Экспорт гэж юу хэлэх вэ гэхээр экспорт бүхэн мөн давуу тал үүсэхгүй. Гадаад руу гаргасан бүхэн ашиг олдог гэж ойлгож болохгүй. Жишээ нь бүгдээрээ махыг авч үзэх юм бол махыг гадаадын улс орнууд руу худалдааснаар Монгол дахь махны худалдаа багасах, түүнээс үүдэн хомсдол үүсэх, мөн улбалан үнийн хөргөлт гарч боломжтой байх нь. За тэгэхээр гадаадын улс орнууд руу мах гаргаж байгаа гэсэн жишээ байвал экспорт хамаарах нэ. За импорт бүхэн сул тал үүсэхгүй. Жишээ нь жимсгэн, кофе, үнэртэй ус. Мөн түүнээс хамааран улс орнууд хоорондоо харилцаж эхэлснээр бид бүгдийн шимтэн судалж байгаа англи хэл зэргийг бид энэхүү импортын ач тусаар мэдэж авсан байх нь. Тэгэхээр импорт бүхэн сул тал үүсэхгүй байх нь тийм үү? За жишээ нь урд туршоос орж иж байгаа хүнсний бүтээгдэхүүн. За магадгүй будаа, солонгос усаас тээвэрлж орж ирдэг бор сахар зэрэг нь бол импортын бараанд хамаарах нэ. Гадаад худалдааны тэнцэл гэдэг бол жишээ нь бүгдээрээ экспорт тухайн жилдээ 50,000 байлаа л да. Экспорт нийт орлого. Гэтэл импортын нийт зарлага нь 60,000 байгаа тохиолдолд энэ нь аль нь хамаарах вэ гэхээр зөв алдагдalт хамаарна. Яаж олсон бэ гэхээр 50,000-аас 60,000 хассан байх нь. Тэгэхээр гадаад худалдаа ашиггүй ажилласан буюу алдагдлаа ажилласан иймэрхүү байдлаар илэрхийлэх нэ. За протекционист бодлого гэж юу хэлэх вэ?
За энэ бол төр оролцсон гэж хэлсэн тийм үү? Гадаад худалдаанд урд туршуус орж ирэх хүнсний ногоонд нь оногдуулах татварыг нэмэгдүүлж өгснөөр Монголд үйлдвэрлэсэн хүнсний ногоотой ижил үнээр эсвэл түүнээс өндөр үнээр зарагдах боломжтой болсноор өнөөх хэрэглэгчдийн ирж хайдаг эрэлт нь багаснаа гэсэн үг. Түүний үр дүнд тухайн бараа бүтээгдэхүүн хавчигдаж Монголд үйл ажиллагаагаа явуулж нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болно гэдгийг илэрхийлж байна. За ковот тогтоон гэж багш дөрөнд бас дурдчихсан. Ковот тогтоон гэдэг бол жишээ нь гайлын хязгаарлалтыг хийгээд жилд ердөө Монголд орж ирэх шүдний оог 85,000-аас доошгүй байлгана. Харин дээш гарах боломжгүй байна гэх зэрэгээр ковот тогтоохыг хязгаарлалт хэмээн нэрлэдэг бахан түүн төр оролцож байна тийм үү? Харин чөлөө тултаа гэж юу хэлж байна вэ гэхээр түүн төр огт оролцохгүй. Хин чадвартай байна, хин чадаж байна. Тэрийг л хүсэж байна. Тэрийг л хил хийх мөрөөдөж байна гэсэн үг. За дараагийн дугаар демпинг гэж юу хэлэх вэ гэхээр жишээ авч байгаа бүгдээрээ. Тэгэхээр ноолорын бүтээгдэхүүн жишээ авъя л да. Европын орноос ноолорын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монголд орж ирэхэд бэрхшээлтэй байх тохиолдол гарах юм бол тухайн нийлүүлж байгаа улс орон Монгол дахь ноолорын бүтээгдэхүүнийг хямд үнээр буюу зарж байгаа ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс хямд үнээр зарж хэсэг хугацаанд хэрэглэгчдийн эрх ашигыг хангаж эхэлснээрээ сонирхолтой татаж эхэлснээр дараад нь аажмар үнэ нэмэх төр зүрийн аргыг хэлдэг байна. За сурагчид эдгээр мэдээлэл тэмдэглэж аваад сургагчийн 117 дахь хуудсанд байгаа үйл ажиллагаа 4-8-ыг хийн. Түүнээс зөвхөн тэр харагдаж байгаа хүснэгтийг бөглөөд багш руугаа илгээгээрэй. За баяртай хүүхдүүд.